Аюушийн жаргал сайхны зохиол цасан дагна. Цас малгайлж бударсаар л байлаа. Амьсгал хүрхийн төдийд сэвдэх сэвсгэр цагаан цасан ширхгийн ихээ өндрөөс эргэлтэн шүхөрлөж буухыг хараад л зогсоод баймаар. Тэнгэрийн орой цайнаран хаяан тугалган хар үүлээр даруулан үүдийж манарна. Цэцэрлэгийн тармил модод шин цасанд даруулж бичрэн сэвсийн сарны ойшиг нэвсийн нойрмоглоно. Тэр чихтэй аниргүй дүнсих цасан моддын дундуур алхасаар л байлаа. Түүний сарвчтай саарл хурган малгай борс өдөн хүүртэгний мөр хунаасаар цас тогтжээ. Яг л сарны ойн цасан хүн шиг харна. Түүний өөдөөс цасан дагна ирсэнгүй. Энэ л цагаар ирэх ёстой гэж амандаан өглөн цасан хүн алхална. Тас лавлан орсоор л ойролцоох цардмал замаар хаяа нэг хөнгөн тэрэг цас хуйлруулан давхиж одохоос өөр орчлонгийн бүс бүх хөдөлгөөн зогссон мэт нэн уйтай. Агцгүй их цасан шүхэрлэн буух сарны ойг цасан хүн л эзгэнжээ. Өмнөр нь тахтай улаан буурал моринд үлгэрийн махир хүрэн чарга хүлэлсэн хан хөвгүүн цасан цагаан хувцастай хацар гоо тэнгэрийн гүнжийн хамт гараараа даллан инээсээр цас хуйлруулан давхиж өнгөрөв. Байц 20 жил хүлээсэн хар нүдэн минь тас дайчлан харвал тэр хоёр сарны ойн чандад бараа сүрэггүй болжээ. Айда. Яг одоо энэ сарны ойн цасан цэцэгт, цасан моддын цэцэрлэгт цасан хүнээс өөр хинч байсангүй. Тэр цасан дагнатаа уулзгал гэж энэ аврах том цасан моддын өчир доор хүлээсээ. Алсад их хотын бараа утаа тортог дунд нойрмоглон барна. Цасан дагны хаана ямар ажил хийдгийг нь тэр мэдэхгүй. Харин сар нарны дохиол тэр нэгэн өдөр цэцгэн хээтэй урт цоохор банзал кофт хэмээх бэлхүүс нэвт гэрэлтсэн хаглан цагаан цамц том цагаан улаан цэцэгтэй хөх гэрийн хангисаар мөр юугаан далдлан сул хаяж улаангарт цэцэрлэгийн сараалжин сандал дээр сууж байхыг нь харснаас хойш ийхүү бодож мөрөөдөх уулзаж учрахын бүр ядаж ганц удаач болов харахын дон шүглсэн билээ. Цасан дагна ирээгүй л байлаа. Цасан дагны инээд шиг гэгээн царайг нь харах болгондоо од шиг алс нуугдмал сэтгэлийн нууцд нь хүргэсэн гэсэн туйлын хүсэлтэй хавтав. Эвс чадна. Яаж чадааж цасан хүний ингэж дүн өвлийн жавраар уйсааж дотроосоо шатаж зогсдгийг цасан дагна мэддэг. Эс мэддгийг нь бурхан ч чөтгөрч мэдэхгүй. Ганцхан цасан дагна мэдэх маргашгүй. Харсан ч хараагүй ч юм шиг эрхэмсэг дээд харцаар элбэн их хотын зүг одох нь өдөр бүрэл байв. Харин цагаан хулган өдөр нэг их сүрхий харснаа яваад өгсөн нь цасан хүнийг сандрахсан болов. Түүнээс хойш цасан хүний сэтгэлийн угт итгэлийн бүхэшгүй од гэрэлтсэнийг цасан хүнээс өөр хинч мэдэхгүй нь бас үнэн. Цасан дагны тухай нүдэ анаад зүрх сэтгэлдээ төсөөлөн бодох ямар сайхан гэж санана. Цасан дагна цасан цагаан хувцаан өмсөж хунгийн хүзүү шиг булбраа цагаан гартаа болор чулуун жүнцтэй час улаан дарс мэлтэлцүүлэн барьж ээлдэг агаад эрхэмсэг инээмсэглэлээр хүрээд ирэх шиг. Тэгснээ баруун хацрыг нь нэлбэн уруул дээр нь зөөлөн үнсэх шиг. Бодолдоо дэндүү нэлхарсан тэр дотоод сэтгэлийн ариусалд авчжээ. Цасан дагна бас л ирээгүй байлаа. Малгайлан манарах цасан ширхгүүд дундахтаа дарсанд бууж улбарт тунарсаар уусаж алга болно. Цасан дагна инээмсэглэнэ. Би ийм л ялдам сайхан инээмсэглэл
Гэгээн гоо царайтыг мөрөөдөн хүлээж 20 жил амьд явсан юм шүү дээ. Бүр 20 жил. Тэр бодолдоо нялгарсаар хичнээн цаг хугацаа өнгөрснийг ч мэдсэнгүй. Хуучин чарга амдуулж ханхүү харуулдана. Хайр гэрэлтэн. Гэрэлтэх хайрын чандаас мөрөөдлийн дагна айсвэ. Хайр гэрэлтэн гэж сарны дууч шувууд дуулахтай саял бодлоосоо ангижрав. Будрах цасан дундуур сарны ойн савлгар бичрийг зайчлан цасан дагна ирж явлаа. Цас бударсаар эмзэг нандин бүхний бэлэгдэл болж шинэхэн цас хавирган сарны тэртээгээс дурсгалт үдшийн сондор болон ударсаар хорвоогийн энэ их ариуслын орон зайд цасан хүн цасан дагин хоёрын хоорондох зай улам ойртсаар будрах цас түүчээлэн он солигдож байлаа.